За Улаанбаатар хотны болох Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд 25 орны элит супер мастерууд өрсөлдөнө. Аз төвийн шатрын 21 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээн сарын 28-наас 6 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотноо болох юм. За Монголын шатрын холбооны тамирчдын амжилт хийгээд манай улсын шатрын спортын түүх хөгжлийг үнэлж анхудаа Азийн шатрын аварга шалгаруулах нэр хүндтэй тэмцээнийг зохион байгуулах эрхийг олгосон байна. Тэмцээнд дэлхийн шатрын хөгжлөөр тэргүүлэгч Орос улбаны улс, Бүгд найрамдах Хятад ард улс, Энэтхэг улс, Узбекистан, Иран зэрэг 25 орны шатрын элит их мастер, супер их мастерууд тэргүүтээ 300 орчим тамирчид өрсөлдөхөөр мэдүүлээд байгаа. Мөн дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч болон Аз болон Герман, Казахстаны шатрын холбооны ерөнхийлөгчид нэртэй бизнесмэнүүд тэр бомтнууд манай оронд хүрэлцэн ирэхээр болжээ. За Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Гомбочовын Зандан шатрын удирдлага дор энэ нэр хүндтэй тэмцээнийг шатрын спортыг дэмжигч төрөх хувийн хвшил болон иргэдийн хамтын оролцоотойгоор зохион байгуулж бэлтгэж эхэллээ. Дэлхийд дахинд 700 сая гаруй хүн шатраар хичээллэж олон улсын орон энэ спортыг ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт нэвтрүүлэн ирээдүйн хойж үеийнхээ оюуны хөгжил, үндэсний өрсөлдөх чадварыг дэмжиж байна. Монгол улс ч энэ жишгийг нэвтрүүлэхэд Аз төвийн шатрын 21 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээн бодит түлхэц болох юм. За хүүхэд залуучуудынхаа хөгжлийг дэмжих стратеги ач холбогдолтой үйл явдал хэмээн үзэж байгаамаа.